Найранд сууж байсан хоёр эмчийн нэгэнд дууны дугаар айрлаа. Мань хүн хажуудах эмчээ нудран. Хөөе. Нөгөө элэгэ зүрэхнээс уя та чи юу лээ? Бөөрөө. Чухчаа шин дөрсөн хүүхдээ бүртгүүлж байна. За, эцгийн ямар үндэстэн бэ? Чухчаа, ихэн чухчаа. За хүн хятад юу? Яагаад хятад гэж? Өнөөдөр дэлхийд дөрвж хүүхдийн 3 дахь нь хятад гэж сонин дээр бичсэн байсан. Нэгэн сүмд лам нарт сахил үртэйг шалгалт авч байна гинэ. Хамгийн сүүлийн шатанд 3 лам уржээ. Тэдний эргэтэнд хонх уяад хоосон өрөөнд оруулаад өмнө нь тайчл хүүхнүүдийг бүжиглүүлж шалгах боллоо. Эхний лам өрөөнд оруулаагүй юу? Хонх чингэнэн дуурлаа. Багш лам ширээ цагнаж чи өөрийгөө удирдах чаддгүй байна. Очиж хүүтэн усанд ороод 2000 удаа тарина биш. Дараагийн нөхрийг өрөөнд оруулсан 5 минут орчим чимээгүй байсан хонх ярхан зингэнэн дуурлаа. Багш нь шавья баг зэрэг загнаад хүүтэн усанд орж 1000 удаа тарина унших шийтгэл ногдууллаа. 3 дахь ламыг өрөөнд оруулаад нэг цаг болсон боловч хонх дуурсан. 2 цаг болов хонх чимээгүй л байна. Багш нь өрөөнд ор сэм харвал нөгөө ламыг тойрон өчгөн хүүхнүүд бүжиглэх боловч майнер харин юу ч усан шинжгүй сууж байна гинэ. Багш маш их баярлан. За чи өөрийгөө дээд зэрэгээр удирдах сурсан байна маш сайн. Одоо нөгөөдөл дээр очиж усанд ороод амар. Хэлвүү юу хонх жингэнэн дуурлаа.